За, сайн уу? Энэ бичлэгэн дээр юу ярих гэж байгаа вэ гэхээр чи яшээ өгөхөд сандраад байна уу? Яг олон улсын SAT, IELTS гэх мэт шалгалт өгөх үү? Эсвэл Монголдо яшээ өгөх нь арай дээр үү? Яг хүмүүс юу яриад юу болоод байна? Сандарч байна уу? Зүгээр би ч гэсэн сандарч ирсэн. Тийм учраас би одоо яг занглаа, толгойд орчин байгаа занглааг тайлаад өгье заяа амархнаар. За, дисклеймер өгөхөд энэ утсан дээрээ би яг ингээд ярих юмудаа багслаад бэлтгэсэн байгаа. Мөн voice яг утсан дээрээ бичиж байгаа байхгүй миний лаптоп жоох асуудалтай болохоор. За, энэ бичлэгэн дээр нэрээ хэдүүлээ юу ярих вэ гэхээр би туршлагаа болсон. Яг тэмүүтээ нөгөө 3 шалгалтыг хооронд нь харьцуулна. Тэгээд илтгэлийн ерөнхий шалгалтын өмнө орохоос би юуг мэдчихсэн ч болоосоо гэж хүсэж ийн вэ гэдгээ хэлнэ. Мөн өөрөө яг ямар замаар явсан бэ гэдгээ тэр бараг туршлаганд орчих юм тий. За тиймэрхүү юмнууд юм. За эхлээд хэдүүлээ яг миний туршлагаас эхлэх гээд байгаа шүү дээ тий. За би өөрөө зүгээр энгийн 10 жилийн тийм 12 жилийн сургалттай улсын сургуулиас гаралтай хөхтэй байхгүй ямар нэгэн олимпиад уралдаанд яваад мундаг байр эзэлж чаддаггүй байсан хөхөд 10 дугаар ангид талч авсан авчихсан. За тэгээд олимпиад уралдаанууд бэлддэггүй зүгээр л урдах юмаа үр дүнтэйгээр хийгээд амрах цагтаа амраад тоглох цагтаа тоглоо явж байдаг сурагч. За тэнгүүт би ахлах ангид орж ирээд сонгон судлалын хичээл маань болохоор 4 хичээл өгдөг байхгүй. Хим, биолог, мат, англи хэл. Яг 10 дугаар ангидаа нийгэм судлалыг авч ирсэн гэхдээ орхисон. Энэ дөрвөөр аваад энэ дөрвөөр яэш өгсөн байгаа. За, яэш дээр бол яг муу авсан гэж бол хэлэхгүй. Гэхдээ би бол 800 авсан гэж бол хэлэхгүй. Дөрвөлээ чигд байсан. Яг 640-өөс 694-ийн хооронд дөрвөлээ байсан. Хүссэн сургуулаа авч чадсан. За, би тэгээд байна штэ. Уг нь бол миний үндсэн зорилго би хүмүүс туслах дуртай учраас хүмүүсийг эдгэх дуртай байсан учраас шүднэмч боломдоо гэдэг анханасаа бодчихсон байхгүй яг угаасаа хим биолог дээр анхаардаг тийм учиртай байсан. Гэхдээ би яг яэшээ өгөөд эхэлсэн чинь гинт ингэ бодож эхэлсэн байхгүй яг сургуулиудаа бүртгүүлэхдээ бодож эхэлсэн байхгүй. За шүдний эмч яг миний хүсэж байгаа зам мөн үү гэд нэлээд бодсон. Тэгээд ээж авдаа ч гэсэн нэлээд ярилцдаг байсан байхгүй би ийм замаар явнаа. Шүднэмч болно хэвээр ингэж ажиллана, тэгж ажиллана, ийм мөнгө олно гэл. Тэгээд сүүлд ээжтэй дахиад ярихад би бол хүмүүсийг зааж сургах илүү дуртай юм байна. Тэрийгээ би өөртөө амьдралаараа мөнгө олж хоолоо олж идэх юм байна. Тийм учраас би бизнес руу явбал илүү онох юм байна гэдэг дүгнэлтгэрсэн байхгүй. За тэгээд миний хувьд бол бүртгүүлсэн их сургуулиуд нь бол энд харуулчих. Гэхдээ хэлэх юм бол СЭЗИС буюу санхүү эдийн засгийн их сургууль ашуйс за анагаах явж байгаа хүн болгонд ашуйсаар бүртгүүлж үздэг шүү дээ тий. Топ 1 сургууль гэж явдаг Монголдо. За 2-т болон 3-т Итүгэн болон их засаг. Тэр хоёр ч юм бол анагаах ангитай мэлээ. За тэнгүүтээ ингэсэн аахгүй. Оноодоо би та хэдэд яг зураг хэлбэрээр энд харуулж баха. Харуулна үстэй эдит хийж байгаа юм доо. Харуулна. За гэхдээ яг хэлэх юм бол миний оноонууд анхны оноог харахад би яг миний хүсчихсэн оноо бишээсэн байхгүй. Яг зүгээр л дундчаас арай доогуур амар муу санагдаад би бүр автобусанд англи хэлний дараа уйлсан байхгүй. Ээж аман зүгээр гэж хахад би яг өөрийгөө голоод уйлсан байхгүй. За гэхдээ тэрний дараа хэмжээс оноог харахад бол нилээн би ч нилээн аюу гараад ирсэн юм биш үү гэж бодсон. За дараагийн асуулт маань юу вэ гэхээр би яг анагаах ухааны сургуулиудаа орхиод СЭЗИС рүү бизнесийн удирдлагын ангаар орсон байхгүй яг entrepreneurship, business administration буюу бизнесийн удирдлага гэдэг хоёр анги миний сонирхлыг татчихсан. Гэхдээ би илүү тухтай, илүү сонголттой баймаар байсан учраас бизнес удирдлагыг сонссон байхгүй яг дараа нь өөрийнхөө хүссэн юм хийх ч гэсэндээ ямар нэгэн байгууллагад ажиллахаар бол бизнесийн удирдлага надад илүү хэрэг болно. Тэгээд би эрх чөлөөтэйгээр цаганд илүү баригдалгүйгээр хүссэн юм хиймээр байсан учраас шүдний эмчээс илүү бизнесийг сонгосон гэж хэлэхэд болно. Бизнес руу бол нэрээ СЭЗИС руу бол англи хэл матаар ордог шүү. За миний англи хэл математикийн дундаж оноо 681-ээр гарч ирсэн байсан. Тэрнээс доогуур гарч ирсэн ч гэж магадгүй яг үнэндээ. Би нөгөө ур чадварын шалгалт гэж үүдэг байхгүй СЭЗИСт ороход 30 хүртэлх онооны шалгалт байдیں۔ Тэр нь болохоор энэ гурван зүйлсээр авдаг. Би болохоор IQ-гээр нь
10-аас 6 оноо авсан санагдаж байна. За ямарч би харуулчихна. Тэгээд надад бол 12 оноо миний дундаж нэр нэмэгдсэн санагдаж байна. За дараагийнх нь миний мөрөөдлийн ирээдүгээ бичсэн байна. За би энийг бол яг сая хэлсэн те. Бусдыг зааж сургах юм байна гэх. Мөн би бас нэрээ те эрүүл мэндийн бүтээгдэхүүн шүү заа ирээдүй. Та даваарай заа гэхгүй. За дараагийнх нь Яш яаж ажилтг юм бэ гэх те. Мэдээж олон хүмүүс Яшийн талаар бичлэг хийсэн байгаа. YouTube дээр байгаа таад ухах юм бол гэхдээ тэр хэд маань detailтэйгээр тэгж бүр анханаас нь бүртгүүлэхээс ахуулаад бүртээ тестийнхаа оноог харах хүртэл юу болдго юм бэ гэдэг дээр нэлээд detailтэй яриаггүй санагдсан. Надад бол тийм нэлээд төлөвлөгөөгүй ярьсан юм шиг санагдсан. Зүгээр л бус таниулах маягаар те. Тэр хэдийг бол шүмжлээгүй шүү. Би зүгээр л яг тийм шүмжлээгүй шүү. За хамгийн эхлээд юу болох вэ гэхээр та хэд маань монгол хэл бичихийнхаа шалгалтанд бүртгүүлнэ. Одоо тий хамгийн ихэнд өгдөг шалгалт шүү дээ нэлээрэт. Дараагаар нь эсэлтийн ерөнхий шалгалтандаа бүртгүүлнэ. Яг суудлын бүртгэлээ хийлгээд хичээлүүдээ сонгоно. Тийм манайхан нэг байдаг ташаа ойлголт нь болохоор та хэд монгол хэл бичгийнхаа шалгалтын дээр унаад 400-аас доош унаа аваад унтчих юм бол та хэд Яшээ өгч болохгүй гэдэг нэг ийм ойлголт байт юм байлээ. Гэхдээ яг энэ маань яаж буруу байд юм бэ гэхээр хэдий та 400-аас доош унаа аваад хэмжээс оноогоор 400-аас доош унаа аваад унсан ч гэсэндээ та Яшээ өгч болно. Тухайн хичээл дээр та ямар үр дүнтэй бэлдсэн байна, та ямар шуг байна гэдгээ тодорхойлж болно. Ганц хэцүү юм бэ гэхээр та хэл бичгийн шалгалтанд унсан бол их сургуульд элсэн орох эрх нээгддэг байхгүй юу? Хичнээн ээжтэй та 800 авч болно. Гэхдээ та их сургуульд орж болохгүй гэсэн үг. Жон гонхтой. За. Мэдээж бүртгүүлэх дээр болвол ганц гоё юм гэх юм бол танай ангийн багш чинь сургуулийн чинь сургалтын менежер гэдэг хүн чинь хамтраад энэ үйл ажиллагааг зохицуулдаг. Мэдээллийг чинь оруулна, вебсайт руу оруулна, бүртгүүлээ хийлгэнэ. Танд бол ямар нэгэн хийх хэрэгтэй зүйлс нэг чухалчилж гарч ирэхгүй гэсэн үг. Яг та өмнө оны төгсөгч байх юм бол мэдээж өөрөө бүртгэлээ хийлгэнэ, тийм ээ? Тэрийг бол мэдж байгаа гэж найдаж байна. За тэгэнгүүт заа нэг хэцүү юм нь бүртгэл дээр суудлын хуваар яаж гарч ирдэг юм бэ гингүүт дөрөвт ингээд тодорхойд сургалтыг тавиад өгчдөг байхгүй. Жишээлбэл сонгон найрхан дөрөв дээрхэд 4-5 сургууль байсан санагдаж байна. Манай сургууль хөгжил тогтолцоо гэдэг сургууль дээр өгсөн байхгүй. Тэнгүүд за тийм сургууль болгон дээр Яш болохгүй л гэсэн үг. Яг бүх улс даяар тий. За тэнгүүд суудлын хуваарлалт яаж явдаг юм бэ гэхээр жоохон залхуу санагдсан надаа шүмжлэлтэйгээр хэлэхэд. Одоо жишээлбэл эргэн А 1-р минутанд бүртгүүллээ гэхэд эргэн А-гийн суудлал 1 боллоо гэж бодъё хэдүүлээ заа юу. За тэнгууд ардаас нь улсын хаанаас чинь Улаанбаатар хотын хаанаас чинь эргэн Б бүртгүүллээ 2 дахь минутанд. За 1 минутын дараа шүү заа юу. Яг дараагаар нь тэнгууд эргэн Б-гийн суудлал 2 дахь суудлал. Та харж байна уу? Суудлал бүртгүүлсэн цагныхаа дарааллаар суудлын хуваар баталгааждаг. Тэгэхээр танай ангийн 2 хүүхэд яг дараалал бүртгүүлсэн байх юм бол танай ангийн 2 хүүхэд Яш дээр цуг суух магадлалтай гэсэн үг. Тийм би ч гэсэн мэдж байгаа. Тийм чиний бодож байгаа бодож байгаа. За тийм. За монгол хэл бичгийн шалгалт бол яг Яштэй харьцуулахад бэра хувилбарна гэж хэлж болно. Яг тий арай жоохон сулруулсан хувилбарна гэж хэлж болно. За тийм. За монгол хэл бичгээр би бол яг 489 оноо байсан баха. 50-аас 26 оноогоор тэнцсэн аахгүй. За Яшийн өдөр болвол те. За Яшийн өдөр юу болдог вэ гингүүд миний хамгийн эхний өөх хичээл англи хэл байсан. Англи хэл 2 цагаас 6 сарын 18-нд байсан. Гэхдээ манай ангийн багшийнхаа зөвлснөөр бид нар яг 2 цагийн өмнө явж ирсэн аахгүй. Яагаад гэвэл бид нар төгжрлээ тооцсон. 2 дугаарт болохоор бид нар оруулж эхлэх цагийг нь тооцсон. Яг Яшт та хэдийг цаг 30 минутын өмнөөс эхэлж оруулж суулгаж эхэлдэг аахгүй юу? Тийм учраас аль болох эрт очвол зүгээр 2 цагийн өмнө очоорой гэж би бол зөвлөнө. За тэнгуүтээ мэдээж ороод хүлээж ийлаа, тестээ өгнө. Тэгсний дараа та хэд ингэ шалгалт өгсөн анги ангаараа нэгээрээ ингэ тухайн сургуулийнхаа спорт зааланд ч юм уу урлаг зааланд тайз зассан байгаа. Тэр тайзан дээр одоо ингэ яг дэлгэц гэх юм уу та. Та хэдийн Яшийн бүртгэлийн дугаар их чинь анхны оноотой чинь буюу 100-аас хэдэн оноо авсан бэ гэдгийг чинь та харуулна. Одоо жишээлбэл миний дугаар за XXX байлаа гэж бодоход за яг сүүлийн 3 он нь шалгаад байдаг шүү. За эхний он яг энэ бол
9 оронтой код байдیں۔ Бүртгэлийн дугаар нь 9 оронтой код чинь 1700-аас хэдэн он авсан бэ гэдгийг та хэд харуулна гэсэн үг. Тэр дүнгээ арах нөхцөлд чинь. За тэнгуүтээ энэ бол угаасаа яг чанартай явагддаг. Бүх зүйл лацтайгаа явагдана. Шалгалт өхрийн яг өмнөхөн материалаа ангиасаа 2 сурагч ангийнхаа шалгагч багштай хамт ороод авсан шүү гэдгээ гарын үсгээр зураад авна. Лацтай байгаа оруулж ирээд лацыг нь задлаж 20 минутын өмнө үзүүлдэг. Яг одоо тий тарааж өгөөд тасгалын тоон бүрэн байна уу? Алдаа байна уу? Гэрээний хуудсан дээр нэр гэрээний хуудас гэж өгдөг шүү. За би та хэдэд энд бол харуулах гад үзье. Болохгүй бол тайлбарлаад өгчий. Яг гэрээний хуудсан дээр яг чиний мэдээллүүд байж байгаа, зурагч нь байж байгаа, суудлын дугаар гэх мэт зүйлс чинь байж байгаа. Тэгээд арт талд нь санамж байгаа, санамжаа уншаад алдаа байхгүй байвал шиг гарын үсгээр зурна, овг нэрээ бичнэ. За тэгээд 20 минутын өмнө алдаа байна уу шалгачлаа. Яшин материалаа доош нь харуулаад тавилаа. Тэгээд цагаа үдээж байгаа цаг нь эхлэнгүүд та яшин ажиллаж эхэлнэ. Бодлоготой яшүүд 100 минут, бодлогогүй яшүүд 80 минут байдаг. Энэ талд ер нь би тад харуулад байна. За тэнгүүд яш чин дууслаа, багш чинь мэдгэлээ. Хурааж авна, буцаагаа лавцтна. Тэгээд хүлээж агаад ангингаараа зал руу ороод анхны оноогоо харна. Ангиараа бидэд англи дээр нэлийн удаан хүлээсэн юм аа. Яг хүлээж агаад цаг 40 минут байна уу, 2 цаг байна уу дараа нь ороод судлаа ажилласан дэлгэцний өмнө. Тэгсэн чинь яг тэр уншигч машины хажуу зогсож байгаа багш нь нэлийн өөр 3-4 багшийн хамтаар зогсож байсан. 4015 гэдэг анги мөн үү гэсэн бидэд мөн гэсэн. Тэгээд бид хэдийн оноог за лацыг нь задлаа шүү гэж хагаад уншуулсан. За бид хэд оноогоо харсан. За тэгээд бидэд тухайн тайзнаас шууд гардаг хаалгаар гарсан. За үйл явц нь бол нэг иймэрхүү болно. Хэмжээст онооны хувьд гэх юм бол уг нь бол 24 цагийн дотор гардаг. Яг тухайн хэмжээст хичээлийн хэмжээст оноо шалгалт болсноос хойш. Гэхдээ энэ жил тухайн шалгалтыг авч байгаа хүмүүс яг 2 дахин олж ирсэн буюу бараг л би тэгж ойлгосон. 42,000 хүүхэд өгж байгаа учраас олон хүүхэд байсан учраас тэгсэн юм уу яасан. Бараг л 48 цагийн дараа гарч ирсэн. Тэгээд нэг хөвгөлтэй юм би танд харуулах юм бол тэ тад анхны оноогоо харах гад хүлээж авахтаа мэдээж маш их өөднө тэ үлсэн ядарна амар хэцүүс надад л. За дараагийнх нь Яши үеэр миний сэтгэл зүй болон би яг ямар хүлээцтэй байсан бэ? Ямар зүйлс нь маш хэцүү байсан бэ? Ямар зүйлс нь маш гайхмаар гинтийн байсан бэ гэдгийг ярьцгаая. За миний хувьд бол би яг gap year аваад дараа жил гадаад явж сурахаар төлөвлөж исэн бэлтэж агаад эсвэл бүр Монголоор сурахаар боллоо ч гэсэндээ энэ жилийн маань Яши оноо хангалтгүй байвал дахиж Яши өгч сайжруулад тэгээд Монголоор сурна гэсэн бодолтой байсан учраас нэлээд тийм дарамт шаалтгүй өөртөө дарамт өгөхгүйгээр орсон. Яг үннийг хэлэхэд сандрал бол шалгалтын үеэр байгаагүй. Гэхдээ та хэдэд мэдээж байж болно. Би та хэдийг сандрахгүй гэж хэлээгүй шүү дээ. Та хэд бол сандарна. Сандарлаа яаж давж туулах юм бэ гэхээр сайхан сургуулийнхаа ариун цэврийн өрөөр лөө шалгалтаа гэхээс өмнө ороод нүрээ хөт усар угаачих, гараа угаачих, бие засчих. Тэ? Жохон ганцаараа байж. Тэгээ шалгалт руу орж ирээд шалгалтаа тайнараа анхааралтай уншаад хийгээрэй за. За, надад хамгийн хэцүү болон гайхмаар байсан зүйлс нь юу юм бэ гэхээр энэ жил тестийн тавилт, асуултуудын тавилт маш их өөрлөсөн. Жишээлбэл биологи дээр ихэд Кемпбелл буюу их сургуулийн Америкийн түвшний ном олимпиадад бэлдэж байгаа хүмүүсийн хэрэгэлдэг ном байсан. Тэрнээс оруулж ирсэн байсан. Тэнгүүтээ олимпиадын түвшний бодлого байна гэж маш их хүмүүс хэлж ирсэн. Тооцоолох зүйлс ихэлсэн байна гэж хэлсэн. Хийм дээр болохоор сонгох даалгаврын үеийн яг тооцоо их бодлогод байдаг штэ. Тэр бодлогуудыг багасгангуудаа яг ер нь баг байгаагүй хийм дээр сонгох даалгавар дээр тооцоол хийх бодлого бараг л байгаагүй гэж санаад байна. Тэнгүүтээ оронд нь онлуудаа амар төвөгтэй болгоод оруулаад ирсэн байсан. Одоо жишээлбэл энэ чихвч мөн үү гэж асуух асуулт жишээлбэл байлаа гэж бодъё. Тэнгүүт энэ чихвч хэдэн онд бүтээгдсэн? Энэ чихвч аль газар бүтээгдсэн? Гэх мэт нэг зүйлийн талаар нэг зүйлийг тойрсон асуултыг маш төвөгтэй болгосон байсан гэж би хувьдаа дүгнсэн. Мэдээж өмнө жилүүдийн Яшиг би бол ажилласан байсан. Тухайн тестүүдийн онлыг бэлдсэн байсан. Түүнээс гаргаж ирсэн миний дүгнэлт нь юу юм бэ гэхээр та хэд хэлэх дүгнэлт нь юу юм бэ гэхээр
чиний өгөх жилийн ээш өмнө жилүүдийн ээшүүдээс хүндэрч орж ирнэ шүү. Өмнө жилүүдийн ээшүүдийнхаа түвшинд л бэлдсэн бол та мэдээж 20-30% доошилж авна. Бүр аз ивэдэггүй юм бол. За, Матей хичээл дээр бол угаасаа л маш амар сас байсан шүү дээ. Амар suspicious байсан. Мянган бодлого гэж оруулж ирэл тэрийгэ болиол маш олон хэрүүл маргаан агуулсан байсан. Амар controversial болж исэн. За, гэхдээ Матей хувьд бол би бол чадхуудаагаа бүгдийг цагтаа хийж амжсан, чадахгүйнуудаа мэдээж буудсан. Тэр 2-4 дээр бол амар сонирхолтой асуулт байсан аахгүй. Тэрийг би бол логикоор бодсон бүр заяа. Яа ингээд сүүлийн дасгалыг бодонгуудаа эхнийхэн дасгалын миний бодсон харил таарахгүй ангууд би солиод бодсон. Гэх мэтчлэн ингэж бодсон. Тэнгүүд хүмүүс Матийг бол момшоо буюу Японы засгийн газрын зүтгэлэгч шалгалтаас бараг тэрнтэй төстэй байна гэж ярьж исэн. Тэрийг би бол мэддэг хүмүүс нь комент бичээд өгөөрэй. За. Дараагийнх нь миний өгсөн тест англи хэл байгаа. Би өөрийгөө хувьдаа англи дээр дайггүй гайгүй гэж боддог байхгүй юу? Гэхдээ 78% анхны оноо аваад би бол амар шантарч ирсэн. Бүр манай ээж бүр надад бахархаж байхад би бол баг хоол идэхгүй автобусанд уйлж молих хэмжээний болцсон байсан. Гэхдээ хэмжээ соноон дээр бол гайвсан л та. За, иймэрхүү. Англи хэлэн дээр хүмүүсийн шүмжилж байгаа энэ жилийн шүмжилт дагуулсан зүйл нь юу байсан бэ гэхээр эрт дээр үеийн Британийн хүмүүс ашигладаггүй тийм хэллэгүүдийг оруулж ирсэн байна гэсэн комментууд явж исэн. Би үнэн үү үгүй юу мэдээгүй. Миний хувьд бол харж исэн зүйлс байсан, огт харж байгаагүй зүйлс маш цөөхөн байсан. Огт харж байгаагүй зүйлсийн хувьд бол би англи хэлээр бага бэлдсэн байна. Би өөрөө угаасаа англи хэл дээр үг цээжилдэг төрлийн юм биш байхгүй юу? Зүгээр л яг хэрэглээний байдлаас нь англиг авч үздэг хүн. За, тийм үү. Тийм. Би яг их сургуулиуд дээр бол сая ярьсан тийм учраас энэ хэсгийг алгаслаа. За. Одоо хэдүүлээ чухал хэсэг рүү орчихно. Эрсдлийн шалгалт SAT, IELTS 3-ыг хэдүүлээ харьцуулнаа. Яг pros and cons буюу давуу сул талуудыг нь хэлнэ. Тэнгүүтээ хэдүүлээ энэ чинь ингээд 3 шалгалтаар ранклан заяа. Хэдүүлээ гоё юм шүү дээ. За, хамгийн ихтэй хэлүүлээ эрсдлийн шалгалтаас эхлэе. За, эрсдлийн шалгалтын pros-ыг нэнд оруулаад өгье, cons-ыг нэнд оруулаад өгье. За, pros буюу давуу тал нь Монгол улс даяар маш их танигдсан. Одоо жишээлбэл их сургуульд орж байгаа хүн л байлаа гэхэд эрсдлийн шалгалтаа өг гэдэг болсон. Хоёр дахь нь local буюу дотоодынхоо хичээлүүд дээр маш төлхөө анхаардаг. Жишээлбэл нэг жишээ нь монгол хэл болон Монголын түүх хоёр шүү дээ. Энэ мэтчлэн ер нь хичээлээр тус-туснаа хаардаг учраас миний хувьд бол тухайн хичээлээр та хэр байна гэдгээ үзэхэд яг баг зэрэг л тохиромжтой ханасан. За, гурав дахь нь их сургуульд шууд элсэж болдог дүн оноогоор. Одоо жишээлбэл элсдийн шалгалт дууснаас нэг 24 цагийн дараа л байна уу да. Боловсролын үнэлгээний төв чиний оноонуудыг элссэн их сургуулиуд руу чинь илгээдэг байхгүй юу? Тэнгүүд элссэн их сургуулиудаас чинь эрэмблэлт явагдаад чи элссэн чадсан уу, тэнцсэн үү, тэнцээгүй юу гэдгийг харчих болдог. Гадаадын их сургуулиуд шиг манай Монголын их сургуулиуд эсээ аваад, өргөдөл аваад байдаггүй. Зүгээр л яг элсэлтийн шалгалтын дүн онооноос хамаарат чамайг элсүүлдэг гэсэн үг. За, давуу талууд нь юм байна. Одоо сөрөг талуудыг дурдах юм бол зөвхөн Монголд нөлөөтэй. Манайхаа дахин хэлье. Зөвхөн Монголд нөлөөтэй. Хятадын Гаукан шиг одоо хүнд бараг шалгалтчтай манай Монголын шалгалт чинь яг нуухгүй хэлэхэд нуухгүй ч байх үү зүгээр өөрийнхөө бодлыг бацгаад. Гэхдээ Гаукан чинь ятаж л гадаад улсуудад хүчинтэй байдаг байхгүй юу? Манай Монголын систем бол ямар нэгэн тийм тогтсон consistency байхгүй, ямар нэгэн тийм удаан хугацааны balanced format байхгүй. Тийм учраас олон улс Монголын UA буюу University Entrance Exam-ыг чухалчилж авч үздэггүй манайхаа уучлаарай. Гэхдээ би энийг хэлээгүй улс хэлсэн шүү. Дараагийнх нь болохоор stressful and competitive гэж байгаа байхгүй. Яг stressful буюу одоо маш тийм дарамт шахалт өндөртэй. Одоо жишээлбэл юу гэсэн үг юм бэ? Их сургуульд орох гол 2 хичээл бэлтлээ гэхэд 2 хичээл ингээл бүр амар анхаарч бэлтгэнэ шүү дээ. Тийм учраас stressful байдаг. Бас жил болгон маш өндөр оноонууд гарч ирж байгаа учраас competitive буюу өрсөлдөөн өндөртэй байдаг.
За тэнгуүтээ score based буюу тухайн оноон дээрээ л анхаардаг учраас яг тийм уян хатан байдал маш цөөхөн байдаг гэж үздэг. За, яаж нэг юм их байна. Одоо хэдүүлээ SAT руу орох юм бол SAT-гийн консул нь болохоор маш олон улсад хэрэглэгддэг. Одоо жишээлбэл та Их Британи улс руу явах чинь уу? SAT-ээр болно. Та Ирланд улс руу явах чинь уу? SAT-ээр болно. Гэх мэтчлэн дараагийнх нь pro болохоор та англи хэлэндээ сайн бол амархан тал руугаа байдаг. Яа тэгвэл монголчууд хэлжсэнийг сонсч ирсэн л ах SAT-гийн мат хэсэг нь яг юу вэ? Хүүхдийн тоглоом юм шүү. Монголын 10 дугаар ангийн маттай адилхан юм байна штэ гэд. Ерөнхийдөө бол юу гэж нэг үгээр хариулахад тийм. Ихтэл Монголын 10-11 дугаар ангийн сурах бичиг байдаг. Гэхдээ юу хэцүү болгож идэм бэ? Юу SAT-г challenging болгож идэм бэ гингүүт маш тийм асуултаа базаад нушигчдаг байхгүй юу? Одоо жишээлбэл яг ямар онлыг ямар томьёо асуугаад байгаа юм бэ гэдэг дээр чухал биш. Тэр томьёогоо чи ашиглаж чадж гин үү? Тэр томьёогоо чи энэ байдлаас нь харсан ч гэсэндээ одоо энэ талаас нь чи томьёог мэддэг байлаа гэхэд энэ талаас нь тэр томьёог хараад мэдж гин үү? Сориод байгаа гэсэн үг. Ерөнхийдөө л чамайг яг суралцж чаддаг хүүхэд байна уу гэдгийг чинь мэдж байгаа гэсэн үг. Зүгээр л цээжилдэг биш, суралцдаг хүүхэд үү гэдгийг чинь шалгана. За дараагийнх нь American style буюу одоо Америк их сургуулиуд руу бүртгүүлж хахад apply хийж хахад маш хэрэг болдог. Одоо бараг л их сургууль болгон SAT асуудаг болсон. За тийм ээ. Дараагийнх нь маш том давуу тал нь гэх юм бол та SAT-гийн англи хэл мэт 2 дээр 800 1600 гэдэг ононоос хангалттай оноо авсан бол Монгол эллэгийн шалгалт руугаа дүүцүүлж болдог оноог нь. Одоо жишээлбэл эргэн дулам байлаа гэж бодъё. Эргэн дулам SAT-гийн мат дээрээ 750, англи хэл дээр нь 800 авсан шүү заяа. Тэгээд нийтдээ 1550 гэдэг дүү амлаа. Тэнгүүтээ дулам Монгол сургуульд ормоор байна. Монгол сургуулийн ганц зэрэг тал нь SAT-г хүлээж авдаггүй байхгүй юу? Тийм учраас Монгол англи хэл матын дүн хэрэг боллоо гингүүд SAT мат англи хэлний гадунг эллэгийн шалгалтын мат англи руу хөрвүүлж болдог. Тэгэж ойлголдог. За, одоо хэдүүлээ SAT-гийн сөрөг тал руу орох юм бол баг зэрэг pricey байдаг. Баг зэрэг төлбөртэй. Одоо эллэгийн шалгалт гэхэд нэг хичээл 10k-гийн 10,000-ын хурамчтай байдаг штэ. Харин SAT миний сүүл шалгаснаар 200 хэдэн мянга байсан баха. Тийм учраас яг жилийн 2-3 өгөөд байхад бол жоохон төрөвчөнд чинь сөрөг нөлөөтэй. За дараагийнх нь болохоор форматнд нь та тасаагүй бол маш хэцүү. Одоо жишээлбэл ямар асуулт ирдэг гэдгийг та мэдэхгүй бол одоо хичнээн 1000 бэллээж гэсэндээ та тухайн форматнд тасаагүй бол бүдрэх аюултай. Тийм учраас та өмнө онуудын SAT-гийн материалуудыг орж хийгээд өөрийгөө форматнд нь тасгах хэрэгтэй шүү. Тухайн одоо концептэнд нь тасгах хэрэгтэй шүү шалгалтынхаа гэж би хэлмээр байна. За дараагийнх нь Монгол их сургуулиудад маш тийм юу байдаг. Бараг л хамаарал байдаг. Одоо жишээлбэл монгол хэл дээр заагдж байгаа сургуулиуд Америкийн SAT-г аваад байдаг гохгүй юу? Зүгээр л яг Монголын ээшэр чинь л авна. Тийм учраас SAT оноотой хүүхэд шууд тэрийгээ ингээд үзүүлэнгүүтээ би Монгол их сургууль сурмаар байна гэх юм бол уучлаарай гэж хүлээж авахгүй. За дараагийнх нь бүлээ IELTS байна. За IELTS буюу International English Language Test-ийг яг яах гэж авдаг юм бэ? Pro гэх юм бол гадаад явж сурах болон ажиллахад ер нь л гадаад явах хэрэг болдог гэсэн үг. Яах гэж авдаг юм бэ гингүүд таны англи хэлний төвшин тогтоодог. Агсан, дунд, анхан гэдэг 3 төвшингээс дунд нь 2 буюу 6 левелээс тогтоодог байхгүй юу таны англи хэлний төвшинг. За дараагийн давуу тал нь болохоор зөвхөн англи хэлийг хэмждэг. Одоо саяны SAT шиг англи хэл математик ойлгохгүйгээр IELTS нь зөвхөн англи хэлэнд төвлөрсөн байдаг. Англи хэлний унших, бичих, сонсох, ярих. Энэ дөрвөн чадварыг чинь шалгадаг. Нийтдээ 9 оноос шалгадаг. Band score буюу 9 оноос шалгадаг. За тэнгүүтээ дахин өгөхөд хялбар байдаг. Яг одоо жилд бараг л 3 байна уу?
5 6 удаа авдаг санагдаад байна баг. Нилээ ойрхон авдаг. Бас бэлтгэхэд нэлээд хялбар ойлгомжтой байдаг. Одоо жишээлбэл бараг л за 6 сарын IELTS байлаа гэж бодъё. 6 сарын IELTS-аас тухайн хугацааны тодорхой хугацааны өмнө оруулж ирээд Яшийн blueprint-тэй адилхан яг бид нар generally ерөнхийдөө ийм юмнаас авна шүү, ийм сэдвүүдтэй авна шүү, ийм зүйлсээр бэлдээрээ англи хэлэнд чинь амжилт хүсье гэх маягаар blueprint-ийг маш тодорхой өгдөг, тэрийгээ дагаж мөрддөг учраас бэлтгэхэд маш ойлгомжтой байдаг. Та ерөөсөө л те IELTS өгөх чинь гээд 15,000 үг зээжлээд авах шаардлага байдаггүй гэсэн үг байхгүй юу? За одоо сул тал руу хэдүүлээ оръё. IELTS маань яг entrance exam буюу эсэлтийн шалгалт биш ээ. Тэ их сургуульд орох жоо бол та зөвхөн IELTS-аар apply хийн гэсэн үг биш, бүртгүүлнэ гэсэн үг биш. Гадаад руу явж байгаа бол одоо англи хэлэн дээр IELTS чинь яг ямар нөлөөтэй бэ гэнгүүт та гадаадын их сургуулийн англи хэлэн дээр загдж байгаа тухайн програм, тухайн хичээлийг үзэж чадна гэдгээ баталж байгаа нэг хэлбэр гэсэн үг байхгүй юу? За тэнгуүтээ зөвхөн англи хэлэн дээр заагддаг их сургуулиудад хүчинтэй гэж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл та IELTS-ийн 8 оноотой байлаа гэж бодъё. Тэнгүүтээ Монгол улсын боловсролын их сургууль руу очиод би бага ангийн багшаас суралцмаар байна. Энэ миний IELTS-ийн оноо гэд өгөх юм бол уучлаарай, монгол хэлэн дээр заагддаг тийм мэргэжилт англи хэлний шалгалт тооцохгүй гэж хэлнэ. Тийм бас нэг нэмэх юм нь бас л мөн адил pricey. Бараг л 800 мянга байсан баха. Яг нь үнэхээр боломжтой байл та дахин өгөөд иж болно. Гэхдээ боломжгүй болвол Яшийн англи хэлнээр анхаараарай гэж би яг хэлнэ. За дараа чам. За одоо хэдүүлээ бараг бичлэгнийхаа сүүл хэсэг рүү орж ирж шүү заяа. Энэ хэсэг дээр аль зам нь танд илүү хэрэгтэй вэ? Та алиг нь авах хэрэгтэй вэ те? Аль шалгалтыг нүгэл танд илүү зүгээр юм бэ гэдэг хэдүүлээ одоо ярилцах чинь. За Монголдо суралцмаар байгаа бол Яшийн өгсөн илүү амар. Одоо энэ ч болох ч илаа гэж бодоход Яшийнхаа хим биологийг өгсөн танд илүү амар. Тэ? За эсвэл инженер Монголоос сурч илаа гэж бодоход ер нь л Яшийн илүү амар гэж би хэлнэ. Яг үнэхээр тэ чадчихвэл болно. IELTS өгчих, SAT-г өгчих, дүнгээ дүүцүүлчих, тэр дүнгээр ор гэж би хэлнэ. Чадчихвэл тэг гэж хэлнэ. Чадахгүй бол Яшаа өгөө гэж би хэлнэ. Харин дараагаар нь та хэрвээ гадаад явж байгаа бол SAT plus IELTS гэдэг комбог ашиглаарай гэж би хэлнэ. Энэ хоёрыг өгөөд англи хэлээр тооцоолчих, SAT-гээрээ их сургуульд орох дүнгээ тооцоолчих гэж би хэлнэ. Гадаад их сургуулиудын ганц гоё юм нь юу юм бэ гэхээр Монгол улс шиг хичээл болгон дээр тооцоод байдаггүй байхгүй шалгалтыг. Зүгээр л яг IELTS болон SAT-гээр чинь тооцчихдаг. Тэгээд ороод та ямар мэргэжлэр сурмаар байгаа юм бэ гэдгээ та өөрөө сонгож болно гэсэн үг. За дараагийнх нь та мат болон шинжилгээ ухаанд сайн тэмүүтэ дотоодын тэтгэлэг хөтөлбөр байвал эсэлтийн шалгалтаа өгөрэй гэж хэлнэ. Одоо жишээлбэл эсэлтийн шалгалтаа өгөөд дүн оноогоор өрсөлдөж болдог гоё тэтгэлэг Монгол ерөнхийлөгчийн тэтгэлэг байдаг байхгүй юу? Тухайн суралцж байгаа их сургуулийн чинь бүх зардлыг даадаг. Дотор байранд байрлаж байгаа бол дотор байрны төлбөрийг бас даадаг. Тим гоё ерөнхийлөгчийн тэтгэлэг гэж байдаг. За гэтээ энэ маань ерөнхийдөө бол маш харахгүй мэдээлэл бага байдаг шүү дээ. Гэтээ миний сонссноор та гадаад явна гэдэг юм уу эсвэл их сургуульд суралцсна гэж хэлээд тухайн тэтгэлгээс төлбөрийг хэлсэн байлаа ч гэсэндээ суралцгаа болчих юм бол та ганц сул тал нь тухайн тухайн тэтгэлгийн сангаас төлсөн мөнгийг эргүүлж гүйцэд төлөх ёстой байдаг. Энэ нэг зүйлтэй. За эсвэл та зүгээр л яг ерөнхий мэдлэг дээр critical thinking буюу одоо шүүмжлэлтэй бодлого, логиктэй бодолцох тал дээр сонирхолтой SAT-г өгөөрэй. Ингэснээр та өөртөө логикоо нэмжин, математикийн чадрыг нэмэгдүүлж, тэгээд зүгээр л яг одоо даралтан дор суралцах авиасаа нэмэгдүүлж байна гэдэг энэ давуу талуудтай байгаа. Дараагийнх нь хэрвээ та үнэхээр англи хэлэндээ дажгүй бол яг жигд сайн бол IELTS-аа өгөөд үзүүлсэн танд хамаагүй дээр шүү. Тэ гадаад явж байгаа эсвэл Монгол сурах гэж байгаа ч гэсэндээ IELTS өгсөн хамаагүй дээр шүү гэж би хэлнэ. За хамгийн сүүлд нь хэлэхэд бусад хүний юу хийж байгааг даах биш, яг таны мөрөөдөл юу вэ? Мөрөөдөлд чинь аль шалгалт нь илүү тохирж байна гэдгээ дагаарай.
Би нэр ранклинг гэж байгаа 3 хичээлээ 3 шалгалтаар ранклахаа мартсан шүү дээ. За надаач яг түрүүний хэлүүлээ ранкт юм гарч ирэх юм бол дараа иймэрхүү байна да. За сүүлийн хэлхүүгээ хэлсэн За тийм. Мэдээж та хэд яг асуух асуулт өөр байгаа байх. Хэрвээ яг те uncertain буюу одоо uncertain тийм мэдгүй байгаа зүйл байх юм бол комент хэсэг дээр нээлттэй асуугаарай. Эсвэл зүгээр л хинээс сухаа мэдгүй, хин хандхаа мэдгүй байх юм бол комент хэсэгтээ асуумаар байгаа зүйлсээ асуугаарай. Тэгээд би мэдгүйдээ хариулаад мэдгүйсэн ч гэсэндээ мэдээд хариулаад өгье. За тэгээд би та нарт хэрэг болж болохоос гэсэн линкүүдийг доор description хэсэгт үлдээчи ороод яг чөлөөтэй ороод сонирхоорой. За тэгээд бичлэг нь тусалж чадсан бол лайк болон subscribe дараарай. Ирээдүйд илүү олон бичлэг хийх учраас ирээдүйд ерөнхийдөө бол юу юм? Хим биолог, мат англи хэл тал руугаа төвлөрсөн тийм хичээл маягийн хичээл бичлэгүүд явагдана. Зүгээр л одоо та хэдийн мэдгүй байгаа зүйлсийг хичээл маягаар хөгжилтэй байдлаар заагаад явна. TikTok дээр ч гэсэндээ зааж байгаа. Эсвэл ийм шалгалтын формат ямар явагддаг юм бэ? Эсвэл та хэдийн зүгээр л мэдмээр байгаа зүйлс юу гэдэг юм те? Тийм байдлаар явна гэсэн үг. За, баяр таа.